хэсэг дээр бүгдээрээ өн болон нүн гэсэн нөхцөлийг хамтдаа үзэх болно. Энэ нөхцөл маань монгол хэлний энэ нь тэрн хэсгийн тэрн гэдгийн энэ гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн би бол тэр бол гэсэн утгыг илэрхийлдэг юм аа. За энэ үгийг харъя. Таван гэдэг нь нэр байгаа. Ши энийг болохоор монгол хэлэндээ гой гэж орчуулдаг. Үүний дээр бол тэр гой гэж хэлэхээс илүү энэ хүндэглийн хэлбэрийг илэрхийлж байдаг байгаа. Тэгээд таван бол таван н гэсэн дөрөвний бидний нөхцөлийн хэсэг маань ингэж тайлбарлагдсан шүү дээ. Таван бол за хараарай. таван бол таван н 회사원 동사에 бид нар үзсэнчлэн компани ажилтан гэж үзсэн байгаа тийм үү? 회사원 компани ажилтан 이에요 асуух хэлбэр рүү орж иж байна. Тэгэхээр таван бол компани ажилтан уу? таван компани ажилтан уу гэсэн утгыг илэрхийлж асууж байна. дараагийн жишээнээс харах юм бол 저는 다른 시들이 харах юм бол 저는 회사원이에요. өгүүлбэр маань дуусчих шүү дээ. Тэгэхээр 저 гэдэг маань би гэсэн утгатай байгаа. би 저는 би бол 회사원 компани ажилтан 이에요 юм. Тэгэхээр энэ өгүүлбэр маань би бол компани ажилтан юм а гэсэн утгыг илэрхийлж байна. Өргөжлүүлээд бүгдээр дахиад нэг жишээн дээрээс харъя. Энэхүү жишээн дээр харах юм бол 선생님 багш шүү дээ. багш гэсэн утгатай 선생님은 한국 사람이에요. Тэгэхээр 은 гэдэг маань үргэлж гүйгүүлэгчийн араас орж ирж байгаа. гүйгүүлэгчийн араас. Харин 는 гэдэг маань эшгийн араас нэмэгдэж араас нь орж ирдэг. Тэгэхээр бид нар харах юм бол 선생님 гэсэн гурван үетэй үгийн бидний хамгийн чухал хэсэг нь бол 3 дахь үе байгаа. 3 дахь үеийн дээр хэдийн үгсэг байгааг ажиглаарай. н, и, ним гэж юм тийм үү? Ним гэдэг үг маань үе маань гүйгүүлэгчээр төгсчүү, эгшгээр төгссөн байна уу? За хараарай. н, и, мэдээж им чинь гүйгүүлэгч байгаа шүү дээ. гүйгүүлэгч байгаа учраас өн гэсэн нөхцөлийг холбох хэрэгтэй байна. 은. за харин 저 гэсэн үг байна. Энэ маань би гэсэн утгатайгаа 저, би. Тэгвэл 저 гэдэг нь хоёр үсээс бүрлдэж байгаа та нар ажиглан харж байгаа байх. Тэгээд гүйгүүлэгч эгшиг гэсэн байна. эгшгээр дууссан учраас үүний араас 는 гэдэг нь холбогдож байна. За хараарай. 저는 тэгэхээр би бол энэ мэтчлэн дараагийн хэсэг бүгдээрээ сайтар ажиглая. Энэ мэтчлэн солонгос хэлний 은 болон 는 гэсэн нөхцөл маань монгол хэлний энэ энэ бол тэр бол гэдгийн энэ бол гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгээд 은 гэдэг маань гүйгүүлэгчийн араас орж байгаа бол эгшгийн араас 는 гэдэг маань холбож байгаа та бүхэн сайдаар ажигласан баха гэж найдаж байна. Та солонгос хэлийг чанартай сурмаар байна уу? Нарийн гарцчим олон хэлийг хэлэн жилийн хүрээлэн солонгос хэлний мэргэжлийн сургалт явуулж байна. Сургалтанд хэрэглэгдэх ном сургагчдыг өөрсдөө боловсруулан магистр болон түүнээс дэс зэрэгтэй багш нар заадаг. Манайх солонгос хэлний анхан, дунд, гүнзгий, орчуулгын, ярианы, кэлбти, топгийн дунд болон гүнзгий төвшөнд бэлтгэх ангиудан элсэлт байнга авч байна. Солонгос хэлийг хамтдаа сурцгаая. Нарийн гарцчим сургалтын төв. Өнөөдрийн ишлэлийг дүгнж үзэх юм бол бид нар 이에요, 예요 буюу монгол хэлний юм гэсэн утгыг нэр үгийг төгсгөх юм гэдэг нөхцөлийг хамтдаа үзсэн байгаа. За түүний дараагийнхыг харах юм бол энэ бол тэр бол бас энэ нь тэрн гэсэн утгыг илэрхийлэх ийм хоёр нөхцөл байгаа. За тэгвэл эхний үзэн нөхцлөө дахиад бүгдээр нэг ажиглаж харах юм бол 이에요 гэдэг хэсгийг 이에요 гэдэг нөхцөл нь гүйвэлжээр төгссөн үгийн араас орж байгаа. За энийг хараарай. check гэдэг маань 3 үгсээс бүрдсэн байгаа.
че э гэ гэ үсгэн гээгүүлэгч байгаа учраас үүнийг ардлалт нь шууд аваачаад ингээд бичгээд энэ маань утга нь ямар утгатай болж байгаа вэ гэхээр ном юм гэсэн санааг илэрхийлж байна. ном юм 책이에요. харин найз гэсэн үг буюу дагаад лээрээ 친구 гэдэг үг маань хоёр үеэс бүрдэж байна. Хоёр дахь үе нь хоёр үсээс бүрдэж байгаа бөгөөд гэ болон ү байгаа байлаа. Тэгэх юм бол ү буюу ишгээр төгссөн учраас түүний араас 예요 гэсэн холбосон байна. Тийм учраас 친구예요. Энэ нь монгол хэлний найз юм гэсэн санааг илэрхийлж байна. За тэгвэл түүний дараагийн нөхцөл нь 은 монгол хэлний энэ бол гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр үнийг ишгээр тухайн үг маань тухайн нэр үг маань хэрвээ гээгүүлэгчтэй төгссөн байгаа бол үнийг холбоно. Гээгүүлэгчтэй төгссөн байгаа бол үнийг холбоно. Харин ишгээр дууссан байгаа бол нүнийг холбоно. За энэ жишээн дээрс бүгдээ нэг харцгаая. Check ном гэсэн утгатай шүү дээ. Тэгвэл check ном гэсэн утгатай үг маань 3 үсгээс бүрдэж байгаа. 3 дахь үс нь гээгүүлэгч байна. Гээгүүлэгч байгаа учраас үнийг холбосон байна. Дагаад лээрээ check은 за энэ дээр 의사 дагаад лээрээ 의사 гэдэг маань эмч гэсэн утгатай байгаа. Эмч гэсэн энэ үг маань хоёр үеэс бүрдэж байгаа та нар анзаарч байгаа бах. 1 2 дахь үе маань хоёр дахь үеиндээ маань хоёр үсэг байна. Is болон аагаар төгссөн байгаа учраас нүнийг холбож байгаа. Тэгээд эмч бол эмчин гэсэн санааг илэрхийлж байна. Ном бол номн гэсэн санааг илэрхийлж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар 예요 болон 은 хичээлүүдийг үзсэн байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.